За бүгдээрээ эзэн дотор сайн байцгаана. Өнөөдөр хамтдаа Библийн бидэнд хэлэх үг Малах ном 1-р бүлэг 1-ээс 5-р ишлэл байгааг бид нар дүнсээ уншлаа. Тэгээд эзний үгийг хүлээж авахд та бэлэн байгаа бол эзний үгийн өмнө өөрсдийнхөө гар утсуудыг төр зүр унтрааж өгөөч гэж гуйж байна. Амен. Тэгээд бид одоо хүндэтгэл мөргөл өргөж байгаа ийм цаг байна. Тийм учраас янз бүрийн гар утас танд саад болох зүйлсүүдийг унтраах нь хамгийн зохистой болов уу гэж бодож байна. За. Энэ бол итгэлийн хүний энгийн ядаж энгийн зүйл шүү дээ. Гар утас унтраах гэдэг юм уу? Тэгээ иймэрхүү зүйл бол энгийн зүйл учраас би таныг иймэрхүү зүйлээр бас илүү их итгэмжтэй байх болов уу гэж бодож байна. За тэгээд бидний эзэн өнөөдрийн мөргөл хүндэтгэлээр дамжиж өнөөдөр өөрийнхөө үгийг бидэнд хэлж байгаа үг маань Малах ном 1-р бүлэг 1-ээс 5-р ишлэл байсан байна. Өнөөдөр өнгөрсөн өдрүүдэд маш их миний харснаар маш их бороо орлоо. Тэгээд бороо ороод байхад би бодохтой чинь өвөл болоод намар болоод байгаа юм уу, зам болоод байгаа юм уу, эсвэл хавар болох гээд байгаа юм уу гэж бодмоор. Энэ өвөл болохгүй юм шиг санагдмаар тийм байдал. Гэхдээ миний хувьд болохоор өвөл болно гэдгийг мэдчихэж байгаа учраас хувь хүнийхээ хувьд гэр бүлдээ маш их бэлдэх, өвлийн бэлтгэл хангах тийм цаг байсан. Тэгээд өнгөрсөн өдрүүдэд ер нь 9 сар гарснаас хойш маш завгүй байлаа. Яагаад тэгэхээр 10 сар өнгөрөөл. Тэгээд 11 сарыг чинь бол хүйтэрнэ. Тэгээд үлийн бэлтгэл хангахад оройтох ийм цаг байгаа. Тэгээд энэ 9 сар бол миний хүн бодлоор болдог бол бороо оруулах цаг биш. Аль болох олон нар гаруулчмаар ийм сайхан ийм болгочмоор цаг үе байгаа байхгүй. Тэгээд удахгүй өвөл болно. Та бүгд өвлийнхөө бэлтгэлд тэр хангаж байна. Ялангуяа магадгүй орон сууцсан хүн байдаг хүмүүс бол нэг анзаарахгүй баг. Харин хөдөөхээр мал малалдаг, хувийн одоо хөдөө юу гэдгийг аж ахуй эрхэлдэг, эсвэл гэр хороолол хашаа байшинд амьдрдаг хүмүүсийн үед бол өвлийн бэлтгэл гэдэг бол өвөлд бэлтэнэ гэдэг бол нэлээд чухал зүйл байгаа. Цаг хугацаа үргэлжлэн явсаар байх болно. Өвөл болно, өвлийн дараа хавар болно. Тэгэл зам болно, өвөл үүдийн намар болно тийм. Асуудлууд хэвэндээ бас байсаар байх болно. Нэг асуудал ирнэ, дараа бас нэг асуудал ирнэ. Тэрний дараа ямар ч асуудал мэдэхгүй ямар ч асуудал ирнэ. Өнөөдөр ч гэсэн та наашаа орж ирэхдээ хувь хүнийхээ хувьд та юу тээж өнгөрсөн өдрүүдэд ямар зүйлтэй та ноцолдож, тэмцэлдэж, магадгүй хутгалдаж, эсвэл ямар зүйлийг та тэрвэрсээр магадгүй зарим нь ядарсаар орж ирсэн би сайн мэдэхгүй. Гэхдээ ерөнхийдөө бид бүгдийн бүгд амьдрал маань ерөнхийдөө бүгд адилхан байгаа. Амьдрал гэдэг энэ шуурганд, амьдрал гэдэг энэ асуудал, дүүрэн нөхцөл цаг үеүүдийг бид нэр тээж, ядарч, цөхөрч, урамгүй болж, зарим үед энэ амьдралыг дуусчихаасаа гэж бодхмоор ийм зүйлүүдийг ч үүрсэн байж болох юм. Зарим нь арга иргэд дээр магадгүй баяр хөөртэй үйл явдлууд болсон баг. Заримх нь гэр бүл дээр магадгүй зовлонтой, нулимстай өдрөөч болсон байж болно. Хамгийн гол нь өнөөдөр бидний хувьд би таныг энэ зүйлийг хэлэхдээ энэ газар ирсэн Бурхны үгэнд ийм зүйл байсан ч гэсэн тэдгээр зүйлийг түр зүр хойш нь хаяад өнөөдөр Библийн бидэнд хэлчихэж байгаа Библиэр дамжуулан Бурхны бидэнд хэлчихэж байгаа үгэн дээр илүү анхаарал тавиасаа гэж хүсэж байна. Би таныг зүрх сэтгэлээ нэгээд эзний үг өнөөдөр чухам юу хэлхийг хүсэж байгаа. Тэгээ тэр үг нь таны амьдралд ямар зүйл болон биелэгдэх ёстой вэ гэдг дээр илүү анхаарал тавиасаа гэж хүсэж байна. Өнөөдрийн Малах ном дөрөв манай нараа астрын хэлэгдсэнчлэн энэ нь бол хуучин гэрээний хамгийн сүүлчийн ном байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд бичигдсэн ном гэсэн. Малах гэдэг нэрний утга учир нь болохоор энэ нь миний илч гэсэн нэртэй ийм иш үзүүлэгчээр дамжуулан миний илч гэдэг хүнээрээ дамжуулаад Бурхан хамгийн сүүлийнхаа үгийг өөрийнхөө сонгогдсон Израилийн ард түмэнд хандаж хэлсэн үг. Тэгээ яагаад сүүлийнх гэж хэлж байгаа юм гэхээр энэ үгийг айлцснаас хойш энэ үг манай эртний өмнөх 430-аас 20-од оны үед Бурхан үгээ айлцсан. Манай эртний өмнөх. Түүнээс хойш Бурхан дахиад 400 жил Израильчуудтай юу ч ярилгүйгээр чимээгүй байх болно. 400 жил Бурхан өөрийнхөө ард түмэнд ямар ч үг хэлэлгүйгээр дув дуугүй байх болно. Ард түмэн түүний дуу хоолойг сонсохгүй Бурхан яагаад дуурахгүй бол гэмээр тийм өдрүүд ирэх болно. Бурхан Израилийн ард түмэнтэй 1000 жилийн туршид Бурхан ярьсан байна.
1000 гаруй жилийн хугацаанд. Өөрөөр хэлбэл Мосегоор дамжуулан Египтэд бүрэлдэж бий болсон Израиль гэдэг ард түмнийг Бурхан чөлөөлөн дуудах үедээ Мосегоор дамжуулан анх ярьсан байдаг. Израильчуудтай шүү. Үндэстэнтэй. Тэгээ түүнээс хойш 1000 жилийн дараагаар Бурхан одоо хамгийн сүүлийн үгээ хэлж байгаа. Тэгээ 400 жил чимээгүй байх болно. Харин 400 жилийн дараа жинхэнэ амьд үг болсон бидний эзэн Есүс Христ хурц ирэн амийн үг, баяр хөөрийн үг, итгэл найдрын үг үгийг дамжуулах болно. Яагаад Бурхан өөрийнхөө ард түмэд хамгийн сүүлийн үгийг хэлэх болов? 1000 жилийн туршид Бурхан Израильчуудтай 1000 жилийн туршид өөрийнхөө хайрлагдсан сонгогдсон ард түмэнтэй ярьсан боловч яагаад тэдэнд уурлан хэсэг чимээгүй байх болов? Тэгэхээр өнөөдөр Малах номоор дамжуулан бид нэр ямар зүйлийг сурах болох вэ? Бурханы хамгийн сүүлд хэлсэн үг юу байсан бэ гэдгийг харах болно. Гэхдээ Бурханы хамгийн эхлээд хэлсэн үг болон хамгийн сүүлд хэлж байгаа үг хоёр хоёулаа адилхан байсан. Энэ нь Мосегоор дамжуулан Израильчуудад хандж хэлэхдээ би өөрийнхөө хайртай ард түмний зовлон зүдүүр энэ бүх гашуу нулимстай амьдралыг харж би тэдэнд хайртай. Тийм учраас би тэднийг чөлөөлөх болно гэж эхэлсэн байдаг. Харин Малахаар дамжуулан өнөөдөр хэлэхдээ ч гэсэн би та нарт хайртай. Миний хайр үргэлжлүүлэн байх болно. Малах ном өөрөө эхлэхдээ би та нарт хайртай гэж эхэлнэ. Мөн төгсөхдөө ч гэсэн би хайртай учраас дахин буцаж ирэх болно. Бидэгтээ хурж ирэхдээ шүүлтийг, шудраг байдлыг тогтоохоор бүрэн төгс ирэлтийг авчирж өгөх болно гэж хэлсэн байдаг. Бурханы үг мөнхөд хэвэндээ байдаг. Бурханы өөрийнх нь сонгож авсан хүмүүст ханддаг хандлага мөнхөд хэвэндээ байдаг. Өөрөөр хэлбэл Бурханы хайр үргэлж өөрчлөгддөггүй бөгөөд үргэлж мөнх хэвэндээ байт юм а. Өнөөдрийн бидний хуваалцах үг маань болохоор сэдв нь болохоор та биднийг яаж хайрлсан бэ гэдэг ийм нэртэй үгийг бид хуваалцах болно. 1000 жилийн туршид Бурхан Израильчуудад харилцаж, 1000 жилийн туршид Бурхан Израильчуудад өөрийнхөө үгийг айлцсан. Гэхдээ Израильчууд 1000 жилийн туршид түүний үгийг сонссон боловч сүүлдээ Бурханы үг Израильчуудын чихэн дээр ирэхдээ ойдог болсон. Зүрхэн дээр хүрэхдээ ямар ч мэдрэмжгүй болсон. Манай монголчуудын хэлдгээр нохоо утснаас дор болсон. Та ийм үгийг ааваас ээжээсээ сонсч байсан уу? Намайг жоохон байхад л жоохон биш юм байна. 16-5 хавцаа настай байхад манай ээж тийм үгийг надад хэлдэг болж ирсэн. Тэгээ би өөрөө л ээжийнхээ үгийг сонсгоо болсон тэр цагаас манай ээж надад чинь нохоо утснаас дор сонсох юм хэрнэ. Юу гэсэн үг юм бол нэх анзаардгүй байсан. Тэгээ дараа нь аав болсон нь аягуулсаа ойлгосон л та. Өөрөө аав болсон нь манай хүүхдүүд миний үгийг сонсохгүй болохоор гайхаад. Тэгээ манай хашаанд байдаг манай асар гэдэг нохоотой асрыг хуцаж мохоор цонхоор гүйс харж асар уцаад байна гэл намайг хөө гэж дуудахаар ерөөсөө тэгж ухсгийж гүйж гард хурж ирдэг мөртлөөрөө хэд бараг дуудулж тэ яасан гэл бараг дуртай дургүй ирдэг байхгүй. Тэгсэн мэтлэр манай муу асар нэг хоцоход л манай өгтө сонхоор асар дугарлаа. Нөгөө нохоор гараа явуучвал бараг яач байгаад байгаа юм шүү. Израилийн ард түмний хувьд Бурханы үгэнд хандах хандлага нь яг ийм болж ирсэн. Бурхан тэдэнд ядаргаатай, яршигтай, нөгөө л нэг мэддэг залхуутай үгсийг хэлээд байсан юм болов. Бурхан өөрийнхөө хамгийн сүүлийн үгийг хэлэх үед Израильчууд хэрхэн хүлээж авсан бол? Малах номын 1-р бүлгийн 2-р ишлэлийг харах юм бол эзэн үгээ шууд ингэж эхэлсэн бэ. Ямар нэгэн оршилгүйгээр, ямар нэгэн төлөөлөл, зүйрлэл байхгүйгээр би та нарыг хайрлсан гэж эхэлсэн бэ. Өөрөөр хэлбэл би та нарт хайртай гэж хэлж эхэлж байгаа. Та боддоо таны үгийг 1000 жилийн туршид үл тоосон хүнийг хүнтэй та уулзах чинь гэж бод. 1000 жил за мань 1000 жил яаж амьдрахыг мэдэхгүй л дээ. Ядаж нэг юу гэдэг нэг жил 2 жил таны үгийг ерөөсөө тоодгүй юм байна гэж бодъё. Ерөөсөө хүлээж авдаггүй.
дандаа яг таны хэлсний эсрэг хийдэг хүн байна гэж бодъё. Ядаргаатай хүн байна гэж бодъё бидний хэлдгээр. Харин та тэр хүн дээр хамгийн сүүлийнхээ үгийг хэлэх гээд очихдоо юу гэж хэлэх вэ? Хурааж агаад хорхоотой шүдэнд хавчуулагдсан зүйлээ яаж хэлэх вэ? Өөрийнх нь эсрэг үргэлж тэрсэлж, гомдлож, бувтнаж, бүр улаанцаа эсэргүүцэж байсан өөрийнхөө хайрлсан ард түмээр бурхан очиод би та нарт хайртай гэж хэлсэн. Харин ард түмэн юу гэж хариулсныг мэдгүй. Израильчууд за энэ Библи ингэж хэлсэн байна. Та биднийг яаж хайрлсан юм бэ гэдгээ гэсэн. Би та нарт хайртай гэж хэлэх үед бурхан хэлэх үед Израильчууд та биднийг яаж хайрлсан гэж эргүүлээд асуудаг. Гэхдээ ингэж асууж байгаа нь та нэр үнэхээр бидэнд хайртай гэж ямар гоё юм бэ гэдэг ийм сэтгэл хөдлөлөөр биш. Ямар өнгөөр? Дапаалж, дооёолж, басамжилж, үл тоосон хандлагаар яаж хайрлсан гэж байгаа байхгүй. Магадгүй. Өнөөдөр бидний дунд ч гэсэн бурхан нэрээ надад ямар хайртай гэж бодоод сууж байгаа хүн ч байж болох юм. Би та нарт хайртай гэж хэлэхэд яаж хайрлсан гэж байгаа байхгүй. Гэхдээ яаж хайрлсан гэдэг нь яг үнэндээ өнөөдрийн жоохон уур амьсгал өнгөөр аяар хэлэх юм, аяа оруулах юм бол юугаар хайрлсан болж гийгүүлсэн гэсэн утгатай байхгүй. Яаж хайрлсан? Яршгил биш үү гэж байгаа юм шиг тийм ээ. Ийм өнгөөр хариулж байгаа байхгүй. Би нэг зүйл асууя. Магадгүй зүгээр бурхан өнөөдөр танд эзэн Есүс би чамд хайртай гэж хэлвэл та юу гэж хариулах вэ? Ямар өнгө аясаар та түүнд хариулах вэ? Есүс надад хайртай да гэж байгаа юм шиг тийм гоё тий хөнгөн гинэн цайлган сэтгэлээр ингэж ийм аяс өнгөөр хэлэхөө эсвэл их усны шуугаа мэтохоо л гэмээр ямар өнгөөр та хариулмаар юм шиг байна. Таны зүрх сэтгэл. Юу сая юу гэсэн бэ гэмээр байна эсвэл хизээ ийм үгийг хэлж болох вэ? Яаж хайрлсан? Гэр бүл дотор ийм үгийг зөндөө би сонсож байсан. Миний мэдхээр намайг мэдээ орсон цагаас миний л мэдхээр том хүмүүс хоорондоо ингэж ярилцаж байгааг би олон сонссон. Би Есүс Христ итгэх учир шалтгаануудын нэг бол Христэд итгэж гэр бүлүүдээс болоод итгэсэн баг. Би хар багаасаа яг ийм үгсийг зөндөө сонссон. Яаж хайрлсан чи яасан юу болж вэ? Яг ийм даапалсан хоорондоо барьцаалсан хэрэлдсэн, үзэн ядсан ийм зүйлийг би гэр бүл тэгэл тэгсэн мөртлөө амьдрал манайх нэг хэлдгээр хөөрэ гэж амьдраад идэв. Тэгэл амьдрал ерөөсөө хөөрэ гэж явчихсан болов гэмээр би яг ийм амьдралыг хар багаас миний өргөн дээр байсан бүх хүмүүс тэгж амьдрдаг байсан. Тэгээ би 1997 он Солонгост 25 настай байхдаа анх Солонгост очсон. Тэгээ би ч гэсэн бас нэг тэр үед бас хөөрэ гэж бас нэг юм эхлүүлэх гэдээсэн яах гэдээсэн нэг тийм байсан юм шиг байна. Харин нэг гэр бүлд очсон би Солонгос итгэгч гэр бүлд. Тэгсэн чинь тэр гэр бүл миний нэг мэддэг тийм гэр бүлийн уур амьсгал байгаагүй байхгүй. За энэ хоёр одоо яг маргалт чинь яг хэрэлтэндээ нэг Солонгосоор ингээ хараалуудаа хэлэх байх гэсэн чинь юусоо хэлэхгүй байгаа байхгүй. Хоорондоо ярилцаал ингээл. За энэ хоёр миний ажилтнаа хөглөө бие ярьж яндаас та намайг гарахаар алдцах байх таа гэж хаалх ингээ баг чагнаад байгаа байхгүй. Тэгсэн чинь зүгээр байгаад байгаа байхгүй. Харин бид нар хизээ ийм үгийг сонсдог. Яг үнэндээ хизээ ийм үг хүний амнаас гардыг гэхээр хайргүй болох үед гардаг байхгүй. Чи намайг хизээ хайрлаж ийсэн. Анх танилцж байхад нэг юм өгчээсэн отоо тэр чинь маа энэ хөгийн юм гэл. Юу ч тэрнээс ч над нэг ч юм авч өгөөгүй. Тэгүн гол өө чим үү астра танаахан тэгэж ярих юм бол тэгээд зүйлдэ хамаатан садан боллоо.
Аймарн болдог тийм ээ. Ягаад гэвэл хайр байхгүй болсон учраас. Хайр байхгүй яг ингэж хэлдэг хүмүүс. Яаж хайрласан? Ер нь яаж гүйгүүлсэн? Юу хийсэн? Би ер нь яатсан? Бурхан Израильчуудыг түүхийн хугацаанд 1000 жил шүү. 1000 жил Израильчуудад үнэхээр төвчээр таанц. Гэхдээ хайр нь хэврээ байсаар л байсан. Харин Израильчууд яг энэ үгийг 1000 жилийн туршид ирсэн. Та нэг хүнтэй 1000 жил ингэж амьдруул яах вэ? Нэг хүнтэй 1000 жил ингэж амьдруул таны амьдралын хугацааг 1000 жил байсан гэж бодъё. Та тэгвэл энийг дуусгах чадах уу? Би эзэн талархтыг. Эхлэл номыг уншихаар хүмүүс хамгийн их урт насалсан 969 насалсан Метусела гэж хүн байсан байхгүй. Тэгээ тэрнээс хойш хүмүүсийн нас ингээ багасаа явсан байхгүй. Хүмүүс итгэдэггүй, би бол итгэдэг. Гэтэ эзэн талархт яагаад яаж намайг 1000 жил амьдруулж чаагүй гэж итгэдэг. Үнээр харал та. Та ардаа нэг аригчтай 1000 жил яаж амьдрах вэ? Та нэг хулгайчтай нэг 1000 жил яаж хамт ажиллах вэ? Та ийм луурчин улс төрчтэй яаж 1000 жил хамт нэг улс үндэстнийг тийм ээ болж амьдрах вэ? Мэдрэл муутна эцтэй ч. Тэгээд 100 жил, 200 жил амьдрал мэдрэл муутсан хүмүүс дүүрэн болно шүү дээ. Галзуур шүү дээ. Юу өнөөдөр дөнгөж 80 хүрч чадахгүй амиа хорлож байгаа хүмүүс хэдэн зугаараа байна. Он гарснаас хойш хэд гэлээ 30-аад хүн гэлөө амиа орсон гэж байна. Ихэнх нь дөнгөж 10 эдтэй 20 эдтэй хөгтөд. Юу 1000 жил. Харин Бурхан 1000 жил тийм хүмүүстэй хамт байж төсвөрлсөн баг. Зүгээр л шүдээ зогоол гүрийг л байсан юм биш. Эсэргүүцэх тусам. Өөрийг нь үл тоох тусам төвчээр таанц. Өнөөдөр бид итгэлийн амьдралаар амьдарч байхдаа Бурханы энэ үгийг сонсож чаддаггүй. Би чамд хайртай. Түүнийг сонсоод бид юу гэж ярилдаг? Бараг заримдаа нэг сонсоогүй юм шиг байдаг. Хаяа фэйсбүүк дээр тэгдэг шин. Ангал фэйсбүүк дөнгөж нэглээд гол хаа гэлдэг. Оо сайн уу гэл. За сайн уу гэл. Дараа уулзахтаа болохоор сайн уу сайн гэл. Тэгээ сүлд нь сайн уу байхгүй тэгээд. Яг бид нар Бурхантай ингэж харилцдаг. Анх итгэж байхад оо бурхан минь гэл баярлалаа. Оо бурхан гайхамшигтай, бөөн гайхамшиг юм бурхан л яваад идэв. Дараа нь тэгэл жоох нэг 5-6 жил болсон дараа оо бурхан минь та бол байж байгаа би бол байж байгаа гэл. Та тэнд шүү би энд шүү л гэл тий. Тэгээ сүлд нь мэдгүй бурхан оо та цуглаанд байгаа мó би гэртээ байгаа шүү гэл. Ер нь бол сэтгэлээрээ шүү л гэл тий. Яг гэвэл хайр хөрдөг учраас. Хайр нь хөрсөн хүн ингэж ярьдаг байхгүй. Яасан? Яг яасан үнэндээ. Гэхдээ би яасан? Гэхдээ та намайг яг яаж хайрлсан? Юугаар гийгүүлсэн? Харалт амьдралыг хар. Ядуу хэвэндээ, өвчтэй хэвэндээ, гайхамшиг болохгүй таны хайр хаана байгаа юм? Эхлээл нэг сүрхий лагал юм шиг байсан. Одоо хаана байгаа юм? Олон итгэж хүмүүс ингэж хэлэх үедээ эзнээс явдаг. Тэр үед хүмүүс нэгж бод. Би эхлээл өөрөө хитрхи өөртөө итгэцсэн юм шиг. Би өөрийгөө хитрхи одоо юу гэдэг чи гипнотизсэн юм шиг. Тэгэл тэр үед гайхамшиг болсон. Ер нь бол худлаа шаалгатлаа. Намайг 90 онд үйлчилж байхад нэг чуулган нэг залуу ярьжсэн. Дараа нь би 2008 онд илүү нэг таарсан. Тэгсэн чинь тэр залуу ингэж хэлсэн. Яг хэвэндээ байсан. Бурхан эвэлөө гэдэг хүнд л өгд юм билээ. Надад бол юу ч өгдөг юм өө. Чи бол өөр болцсон биш тэгэл. Яагаад гэвэл тэр залуу хязгаарч Бурханд хайртай байгаагүй. Харин яг ингэж асуудаг. Намайг яаж хайрлсан? Та нөхрөөсөө асууж үзсэн үү? Эхнэрээсээ асууж үзсэн үү? Намайг яаж хайрлтын чи? Яаж хайрлсан гэж асууж ирсэн үү? Тэгвэл та асуухдаа нэг зүйл бод. Би ямар хайр хүсэж байгаа юм? Ямар хайр авсныг би хайрлагдсан гэд ямар хайр аваагүйгээ хайрлагдаагүй гэд байгаа. Өнөөдөр
энгийн амьдрал донд ч гэсэн хайр хөрөх үед яг ийм зүйлсүүд бидний дунд болдог. Би чамд хайртай гэж хэлэх үед эргүүлээд бид яг үнэндээ чи намайг юугаар гийгүүлсэн бэ л гэсэн утгаар асуудаг. Израилийн ард түмэн яагаад Бурханаас ингэж асуусан? Яагаад гэвэл тэд Бурханы үгний эсрэг үргэлж өөрсдийнхөө хүслээр зогсдог байсан. Ер нь хүний хүсэл гэдэг бол хиймэл шүтээнийг бий болгодог байхгүй. Бурхан хиймэл шүтээнд маш дургүй. Бүр үзен яддаг. Бурхан хүнийг үзен яддаггүйч хүний хүсэл болсон хорон муу төлөвлөгөө, түүний бодит биелэл болсон хиймэл шүтээнүүдийг Бурхан үзен яддаг. Хиймэл шүтээн нь хүнээс бий болдог зүйл байхгүй. Хүний хорон муу хүсэл, төлөвлөгөө, хувийн амбиц, сонирхол, дадал, зуршил, ирмэлцлээс бий болдог зүйл. Шүтээний хүн уралдаг байхгүй. Хүн хүсэж байгаа зүйлээ хэлбэршүүлж ямар нэгэн шүтээн бий болгодог. Хэрвээ та мөнгөтэй байлгамаар бол ямар нэгэн мөнгөтэй шүтээн хий. Өнөөдөр фэйсбүүкээр мөнгөний нэг шүтээ явдаг, лайк дардаг, мөнгөний зураг. Ингүүл баян болно, могооны зураг. Яагаад тэрийг лайк даруулах гэдгийг ойлгож байна. Хүний хүсэл байхгүй. Муу ерэн сүнс хүний хүслээр дамжиж шүтээнийг бий болгодог байхгүй. Хүн юу хүснэ түүнийг хэлбэршүүлээд шүтээн болгодог байхгүй. Тэгээ шүтээн нь явж эцэст нь өөрийг нь буцаагаад хэлбэршүүлдэг байхгүй. Тийм учраас Бурхан шүтээнийг үзен яддаг. 10 хуулин дээр бүр маш тодорхой хэлсэн. Юу ч битгий шүтээн болго. Тэнгэр дээрч бэ, газар дээрч бэ, доорч бэ. Харин Христ итгэж бидний хувьд зарим хүмүүс буруутгах та нар загалмай шүтдэг гэдэг. Би гайхаад идэв. Би л загалмай шүтдэг. Би загалмайг харахтаа өөр зүйлийг сандаг. Тэрнээс шүтдэггүй. Хэрэв би шүтдэг байсан бол сая энэ дээр гарч ирээд тэнд гурамтай мөргөх байлаа. Эсвэл хоолныхоо дээжийг өглөө манай Эрка их чи хоолны дээжээс энд тавих байлаа шүү дээ. Харин би загалмай шүтдэггүй. Загалмай дээр юу болсныг би сандаг. Тэхийн тулд надад энэ сануулга болдог. Бурхан Израилийн ард түмэнд хүртэл миний үгийг бичээд тэгээд энэ магна дээр зүү гэж хэлсэн байдаг. Энэ шүтж байгаа гэсэн үг биш. Харин сан гэсэн утга байдаг байхгүй. Санах хийгээ шүтэх хоёрт тэнгэр газар шиг ялгаа байдаг. Хүмүүс андуураад кино үзээд буруутгаад идэв юм шиг. Энэ загалмай ингэж барьж байгаа чөтгөр хөгөөд идэв. Чөтгөр нь би бол одоо бод энэ манай Монголд энэ модон шонгийн мод хийгээсэй гэж бод. Социализм үед чөтгөр байхгүй болсон тэрүүнтэй холбоотой юм шиг байна. Яагаад тэгэхээр юм загалмай авахгүй тэр чинь ингээд. Тэгвэл хөдөө хэр ингээд чөтгөр байхгүй болсон баахан модон загалмай байж дээдсэн. Өөрөөр хэлбэл нэг шонгийн модноос цахилгааны мод байсан шүү дээ энэ. Тэгээ тэд нар чинь дандаа яг харахуулаас харахад энэ загалмай байдаг байхгүй. Тэгээ хөдөө хэр чинь социализмын чинь чөтгөр багассан учраас тэр байхгүй гэнэ. За ингээ хотлын яриад алсан юм болохоор. Яг ингэж ойлгох үйл зүйл байхгүй. Харин Бурхан хиймэл шүтэн маш дургүй. Яагаад гэвэл хиймэл шүтэнээс болоод Израилийн ард түмэн өөрсдийнхөө хүслэл хөтлөгдөж тэгээд Бурханы амьд үгнээс, үнэн үгнээс, зөв үгнээс холцсон. Хиймэл шүтэн нэг хүн шүтэх үедээ эхлээд оюун ухаан нь, зүрх сэтгэл нь, үг яриа, ёс суртахуун нь эвдэрдэг байхгүй. Буруу болдог байхгүй. Бодол санаад эмх цэгцгүй болно. Бурханы өгсөн тогтоосон үнэн, зөв, ариун гэдэг хэмжээсүүд алдагддаг. Энэ дотор алдагддаг. Тэгээд энэ бас алдагддаг. Тэгээд дараа нь юу болдгоо гэхээр энэ дотор алдагдсан зүйл нь үйлдэл болдог. Тэгээд хүний үйлдэл хорон муу, гим нүгэл, гимт хэрэг гэдэг энэ зүйлсүүд бий болж эхэлдэг. Харин дараа нь энэ хүн эргэн тойрноо хорлож эхэлдэг. Будаа болгож эхэлдэг. Бүдрэл чулуу болж эхэлдэг байхгүй. Тэгээд нэг зөвхөн би биш. Миний гэр бүл. Тэгээд зөвхөн миний гэр бүл биш. Миний улс үндэстэн, хор муу, ард түмэн болж хувирдаг байхгүй. Тэгээд ёс суртахуунгүй, үнэн байхгүй ийм ард түмэн бусдад амархан эзлэгддэг байхгүй. Сүрдэг байхгүй. Өнөөдөр монголчууд бид нэр Монголд эдийн засгийн хямрал боллоо гэдэг. Үгүй.
өнөөдөр үнний хямрал байх болов. Үнэн гэдэг зүйл байхгүй болсон учраас монголчууд хямарч бүгд өөрсдийнхөө хэмжээс гэдэг хэмжээсэн дотор амьдарч байгаа. Өнөөдөр түүнийх нь илэрлэн чуулган дотор хүртэл ажиглагддаг. Чуулганд Бурхны үг түүний тогтоосон хэмжээ байх ёстой. Бурхны үгийн дагуу энд зогсдог ийм хэмжээс байх ёстой. Харин чуулганд өөрсдийн хүсэл гэдэг хэмжээс ч гэсэн үйлчлэх гэж оролцсоор байдаг. Ийм учраас Бурханаас Израилийн ард түмэн холдож тэдний зүрх сэтгэл Бурхны үгийг сонсох ямар ч мэдрэмжгүй болж хувирсан. Сүүлдээ бүр ойлголтгүй болсон. Тэгээд түүн дараагийнх нь үр хүүхдүүд нь ямар ч Бурхангүй ард түмнүүд бий болсон. Ийм учраас Бурхан хамгийн сүүлд манай эртний өмнөх 586 онд Израиль гэдэг улсыг байхгүй болгосон баг. Харин одоо бол манай эртний өмнөх бидний хуваалцж байгаа зүйл нь 430 он буюу Израиль гэдэг улс нь байхгүй болсон ч Бурхан өрөвдөн өршөөж ард түмнийг буцааж Израиль руу авчираад тэр газар нутагт нь сэргээж байгаа үйл явдлын дараах хамгийн сүүлийн үг байна. Гэвч Бурхан одоо үгээ айлтаж байна. Би та нарт хайртай. Та нар эрг. Харин Израильчууд 6 удаа энэ Малах номон дээр Бурханы эсрэг даапаалж, дооёолж, басамжилж, эсэргүүцсэн үгийг хэлсэн байдаг. Та биднийг яаж харилсан? Ер нь бид нар юу хийчихсэн? Бид нар таныг яаж лөөвөрцсөн? Гэх мэтчлэн түүний эсрэг бидний тавьдаг яг тэр асуултуудыг Бурханы өмнө тавьсан байдаг. Харин Бурхан энэ асуултанд нь гайхамшигтай хариулсан байгаа байхгүй. Та хэн нэгэнд төвчж жагаад хөөрхөм нь очиод нэг уучлах гал аятахаас ингээл ярьсан чинь нөгөө хүн чинь тэ эргүүлэл таны эсрэг бүр хөгийн юм хэлээл өчигдгүүл дэстэ намайг өстө яасан чи намайг яаж гийгүүлсэн ингээл хэлвэл та яах вэ? Муу энэ мөч хүн аятах уучлахгүй очих дараа өөдөөс өстө балааттай гэж уустаа гэл ингэхүү. Харин Бурхан түүнд нь хариулсан байдаг. Би таныг хайрлсан. Яаж харилсныг мэдэх үү? Яг бол би чиний ахаас чинь илүү чамайг яах вэ? Хайрлаж. Хизээж Яаков, Исавийн байр суурин дээр очих боломжгүй байхад нь Яаковыг сонгож, онцолж тэр боломж байр суурин дээр авэцсныг өгүүлсэн байдаг. Бурхан Израильчуудыг яаж харилснаа илтгэн хэлсэн байдаг. Өнөөдөр би танаас Библийн үгээр дамжуулан асуумаар. Яг одоо бидний эзэн Есүс Христ танд хүмүн эсвэл охин минь би чамд хайртай гэж хэлвэл та ямар үгийг түүнд хариулах вэ? Ямар өнгө аясаар та түүнд хэлэх вэ? Үнэхээр би чамд хайртай гэж хэлэх үед Бурхан яг танд ингэж хэлэх юм бол та юу гэж хариулахад бэлэн байгаа вэ? Юу гэж хариулах вэ? Ямар өнгө, ямар хандлагаар та хэлэх вэ? Ингэж хэлж байгаа биш шүү. Бурхан танд хайртай хэрэг хүмүүс бүгд итгэж хүмүүс ер нь бүгдээрээ амен гэж тэгтгэл тэ. Амен гэж хэлэхдээ энэ дотор юу вэ? Юу ч болоогүй хэлдэг байхгүй. Харин өнөөдөр гэхдээ бид Библийн үгээр Библи бидэнд ингэж хэлж байна. Яг танд өнөөдөр Есүс хайртай гэж хэлвэл та юу гэж хэлэх вэ? За балаатаатай гэхүү. За хилжил идэх штэ гэхүү. Магадгүй та өнөөдөр асуувал Есүс та намайг яаж хайрлсан? Амьдралыг хардаа. Амьдрал яг хэвэндээ. Би өвдөж байна. Би ядмаг байна. Би асуудалтай байна. Миний амьдрал дээшилсэнгүй. Бэрхшээл зовлонгууд хэвэндээ байна. Та намайг яаж хайрлсан? Гэж асуух хүмүүс байж болох юм. Харин тэгвэл эзэн ингэж хэлэх болно. Би та нарын төлөө загалмай дээр өлгөгдсөн гэж хэлэх бол. Би таны төлөө загалмай дээр өлгөгдсөн гэж хэлэх бол. Би чиний буруутгал, гим нүгэл, бүх хормоо одоо ч гэсэн
бас үргэлжлүүлээд хийх хорон муугийн төлөө би загалмай дээр өлгөгдсөн гэж хэлэх болно. Би өлгөгдсөн төдийгүй би загалмайнаас бууж чадсан буюу би чиний зөвдгөлийн төлөө үхлийг ялан дийлж амилсан гэж тэр хэлэх болно. Би чамд ийм хайртай гэж хэлэх болно. Биднийг ингэж хайрлах өөр хэн байгаа юм бэ? Маш олон бурхад, маш олон хүмүүс өөрсдийгөө хайр гэдэг. Харин бидний эзэн Есүс шиг ингэж загалмай дээр өлгөгдөж бас загалмайн үхлийг ялан дийлсэн хэн байгаа юм бэ? Ийм л учраас бид түүний хайранд итгэдэг. Ийм учраас бидний дотор түүний хайр оршдог. Бид түүнийг хайрлсан биш. Тэр биднийг хайрлсан учраас тэр хайр нь өнөөдөр бидний дотор байгаа учраас биднээс салалгүй гим хийсэн ч, алдаа хийсэн ч, буруу зүйл хийсэн ч, хормоо зүйлийг хайрлаж дагаж байсан ч энэ хайр нь одоо хүртэл бидний дотор байгаа учраас бид өнөөдөр энд сууж байгаамаа. Бид төрүүлж хайрлсан юм биш. Тэр биднийг төрүүлж хайрлсан. Хайрлсан хайр нь л өнөөдөр биднийг энд зогсоосоор байгаа учраас бид түүний хайрын өмнө баяртай байж чадчихваа. Танаас асууя. Өөр хэн ингэж хайрлаж чадах вэ? Таны төлөө таны бүх гмийг үүрч чадах вэ? Зөвхөн үүрэх биш, амилж чадах вэ? Тэгэд зөвхөн үүрээд амилсан төдийгүй танд хайртай учраас дахин хурж ирээд энэ зовлонтой, нулимстай, асуудалтай энэ амьдралаас таныг бас авч чадна. Хайртай учраас тэр буцаж ирнэ гэж хэлсэн. Есүс биднийг ингэж хайрлсан. Харин бидний хүсдэг хайр бол арай өөр хайр байдаг. Арай өөр хайр. Ямар нэгэн зүйл дээр шалтгаглаж, ялангуяа эд зүйл, хэрэгцээ, шаардлаган дээр шалтгалсан зүйлийг бид хайр гэж ойлгодог. Тийм учраас хүмүүс бий болгосон шашин ч гэсэн ийм зүйлийг хийдэг. Сайн зүйл, буян үйлдэх. Үүгээрээ чухалчлан өөрийгөө хайртай, сайн байгаа, мундаг байгаа гэдгээ илэрхийлэх гэдэг. Бид түүнийг мэдээчгүй байхад тэр биднийг хайрлсан. Бид түүний тухай сонсоочгүй байхад тэр биднийг хайрлаж байна. Тэр битгий хэл. Эфес ном бидэнд хэлэхдээ бид энэ дэлхийн суураас өмнө, биднийг энэ дэлхийн суураас өмнө тэр биднийг мэдэж хайрлсан гэж хэлсэн юм. Амен. Таныг энэ дэлхий дээр ээжийн хэвлэлд бүрэлдэн тогтоогүй байхад бидний эзэн Есүс Христ таныг мэдэж цаг нь болох үед харин таныг дуудаж хайраа танд харуулсан юм. Магадгүй одоо миний авч байгаа жишээ жоохон онцгүй байж болох юм. Гэхдээ би ээжийн хайрыг үгүйсгэж байгаа зүйл биш. Гэхдээ аав ээжүүд залуу аав ээж хоёр хоёулаа уулзаад айгүй уулзаад хоёулаа ярилцсан. За хоёулаас нэг хүүхдийг амар их хайрлаа. Тийхүү тэгээ. Гэт хоёулаа нийлж байгаа нэг хүүхэдтэй болсон уу? Үгүй шүү дээ. Гэхдээ тийм биз дээ. Бид нар хизээш тэгж хүүхэдтэй болоогүй байхгүй юу? Чи надад хайртай би чамд хайртай гэж байгаа л зүгээр нэг нэгэндээ хайртай гэж байгаа л хүүхэдтэй болсон. Харин гарч ирсэн хойнонд бол бид хайрлсан. Амен. Магадгүй ээжүүд бол гидсэнд байхад нь хайрлсан баг. Гэтэ хизээч хараагүй. Хүүс нь мэдэгдэхгүй, хэн гарч ирэх нь мэдэгдэхгүй нэг бид хизээч төрүүлж хайрлав. Гарч ирсэн хойнонд бид хайрлсан. Бидний хайр бол яг ийм болцолт хайрууд байдаг байхгүй. Бодит нөхцөл шаардсан хайрууд байдаг. Харин Бурханы хайр бол биднийг төрөөчгүй байхад, үйлдээчгүй байхад Бурхан биднийг бүгдийг аль түрүүнд мэдээд тэг бүр сонгоод тэгээ хайрлсан байт юм. Та итгэж байна уу? Ийм учраас бид энэ өдөр бид нар Есүс Христийн амьлалтын өдөр энд цуглалт. Олон хүмүүс бүтэнсэ өдөр яагаад цугладгийг ойлгодгүй. Бүтэнсэ өдөр, 3 дахь өдөр, 1 дахь өдөр өглөөний залбир ер нь ямар ялгаа байд юм бэ? Бүтэнсэ өдөр буюу эзний өдөр бол танд хэлмээр байна. Бидний эзэн Есүс Христийн бидний төлөөх хайрын ялалтын өдөр байхгүй. Өнөөдөр энэ өдөр Есүс Христ үхлийг ялан дийлсэн өдөр. 7 хоногийн нэг өдөр бид энэ өдрийг түүний өмнө талархаж
хүндэлж түүнд алдар өргөхийн тулд цугладаг өдөр. Тэр нь Есүс үхлийг ялсан өдөр. Бидний төлөө аврал өгөгдсөн өдөр учраас бид энэ өдөр цугладаг. Харин бусад өдрүүд нь та итгэлийн хүний хувьд янз бүрийн зүйл хийх гэж цугладаг баг. Энэ бол тухайн чуулган, тухайн хэсэг энэ хүмүүсийн онцлог байна. Харин энэ өдөр бол бүх итгэгч хүмүүс нэг л зүйл дээр хараагаа тавьдаг. Тэр нь биднийг хайрлсан Есүс Христийн амьлалтан дээр адил санаа нэгдэж нэг байгаа гэдгээ илэрхийлдэг өдөр юм а. Та итгэж байна уу? Тэрээс бүтэнсэ өдөр амарсан болохоор ирж байгаа юм биш. Бурхан энэ өдөр таныг зориудаар амрах боломжийн хүн төрлөختний түүхэнд цаг үе хувааруудын яг хүртэл зохицуулж өгөөд эзний өдрийг бидэнд зөвшөөрсөн байна. Та санал нэг байна уу? Гайхамшигтай байгаа зү. Энэ өдрийн төлөө Бурхан хүн төрлөختний түүхийг 7 хоногийн хуваарьт оруулж өгсөн байхгүй. Энэ зүйлийг бий болно гэдгийг мэдэж байсан учраас орчлон ертөнцийг бүтээхдээ 7 хоногийн гаригийг бидэнд зөвшөөрсөн байхгүй. Хүмүүс үүнийг зөрчих гэж 2 удаа оролцсон түүхэн явдал байдэ. Нэгдүгээрх нь Францад 1800 онд болсон. Өөрөөр хэлбэл ямар өдөр вэхээр 10 өдрийн хуваар гаргасан. 10 өдөр. Ажлын 10 өдөр, амьдралын 10 өдрийн цаг хойнолыг гаргасан. Тэгээд 3 жил билүү 4 жилийн дараагаар бутсан баг. Дараа нь большевикууд засгийн эрхэнд гараад коммунистууд засгийн эрхэнд гарсны дараагаар 18 онд лүү 19 онд санагдчих байна. Бас 5 өдөр билүү ажлын хуваар гаргасан. Тэгээд тэр нь 2 жил яваад бас болсон баг. Тэгээд бүгд дахиад 7 хоногийн хуваарьт орсон баг. Яагаад? Яагаад гэвэл хүмүүс Бурханыг эсэргүүцсэн ч түүний өгсөн тогтоосон хим хэмжээнд дотор явж л байдаг байхгүй. Яагаад гэвэл 7 дахь өдөр эзэн үхлийг ялан дэлсэн байхгүй. Амен. Би таныг дахин эрэхтэй энэ эзний өдөр чуулганд эрэхтэй. Би яагаад чуулганд ирж байгаа гэдгээ санаасаа гэж хүсэж. Яагаад гэвэл Христ таныг хайрлсан учраас та чуулганд ирж байгаа байхгүй. Амен. Амен. Тийм учраас би таныг нэг зүйлийг дахин хойш тавиач гэж гуйж байна. Өнөөдөр таны амьдрал байгаа асуудал, бодит байдлын шаналлууд, бэрхшээлүүд энэ зүйлийг яг энэ цаг мөчид хоош нь хаяач. Тэгээд нэг зүйлийг сонсооч гэж хэлмээр. Есүс танд хайртай гэж хэлж байгаа үгийг. Хайртай гэж хэлж байгаа үгийг сонсохдоо одоо яах вүлээ гэдэг асуудлуудыг биш. Харин энэ үг нь ямар үнцэнтэй болохыг сонсооч гэж уриалмаар байна. Бурхан биднийг яаж хайрлсан бэ? Өөрөөсөө илүү үнцэнтэй болгож хайрлсан юм. Тэр хайр нь бидний дотор байгаа учраас бид одоо эргүүлээд түүний хайранд хариулах ёстой юм. Харин та ямар өнгөөр юу хэлэх вэ? Йов гэдэг нэгэн итгэлийн баатар хүний энэ амьдралд авдаг бүх зовлонг хүлээж авсан байдаг. Хүүхдүүд нас барсан, эд зүйл налга болсон, хоосорсон, бүх бизнес байхгүй болсон, гэр орон нуурсан, эхнэр нь хүртэл түүнээс салнаа гэсэн. Тэгээ өөрөө өвчнөд баригдсан. Хүн амьдрал амсаж болдог бүх зүйлийг хүлээж авсан. Найз нөхд нь хүртэл түүнийг хаяад явсан. Түүний нурсан гэр орных нь үлдэгдэл дээр түүнийг хүндэлдэг хүмүүс нь хүртэл ухаж ашигтай зүйл олж авч ирсэн. Ийм зүйлийг харсан Йов Бурханы хайрын өмнө зогсох үед юу гэж хэлсэнтэй та мэдэх үү? Би чамд хайртай гэж хэлэх үед нь Йов эзэн би гимшиж байна гэж хэлсэн. Тэр ямар ч буруу зүйл хийгээгүй байж энэ зүйлийг хүлээж авсан ч би зүгээр таны өмнө гимшиж байна гэж хэлсэн. Петр лөө эзэн Есүс Христ ойртох үед тэр юу гэж хэлсэн мэдэх үү? Хайраар Петрийг тэрвэрч ойртох үед Петр эзэн би бол гэмт хүн та надаас холдооч гэж хэлсэн байт. Яагаад? Түүний хайр ямар агуу гэдгийг тэр мэдсэн учраас. Өөрийгөө тэр хайрыг авах зохисгүй гэдгийг мэдэх үед би гэмт хүн та надаас холдооч гэж хэлсэн байт. Паул бидний мэдэх хамгийн сайн элч ба.
Түүний хайрыг хүлээж авах үед эзэн би тэр гэмтнүүдийн чинь нэг шүү дээ гэж хэлсэн байдаг. Түүний өмнөх бүх бардамнал нурж унаад харин эзэнт хэлэхдээ би тэр гэмтэн хүмүүсийн чинь нэг гэж хэлсэн. Харин энэ бүгд эзний хайрыг хүлээж авсны төлөө өөрчлөгдөж энэ өчүүхэн сул дорой амьдралыг эзний алдрын төлөө хүчрхэг гайхамшигтай гэрчлэлийн амьдрал болгож өөрчилсөн байхгүй. Та харин яаж хүлээж авахыг хүсэж байгаа бэ? Хэврээ өнөөдөр эзэн Есүс Христ танд би чамд хайртай хүү минь эсвэл охин минь гэж хэлэх юм бол таны зүрх сэтгэл яаж хүлээж авах вэ? Та ямар өнгөөр, аялцтайгаар, аялгуутайгаар эсвэл хандлагаар түүний үгийг одоо та хүлээж авахыг хүсэж байгаа вэ? Израильчуудыг мэдрэмжгүй яаж хайрлсан? Юу өгсөн? Сайндал нэг гурил бодоо өгөө биз? Эс бөгөөс Йов шиг би гимшиж байна. Буруугүй байсан ч би гимшиж байна гэж хэлэх үү? Эс бөгөөс би тэр гимтнүүдийн чинь нэг шүү дээ гэж эзний өмнө зогсох уу? Та юу гэж хэлэх вэ? Бурхан танд хайртай гэж өнөөдөр Библиэр дамжуулан хэлж байна. Харин та юу гэж хариулах вэ? Бүгд босоод хамтдаа эзэнд нэг магтаалыг өргөцгөөё.